Халин магнахаа болъё. 2008 оны 3 сарын 25. Монгол Бадарчин 1-р аяны 33 дахь төр. Бүгд найрамдах Габон улсын Маюмба дархан цаацд газар. 29 нас хүртлээр би байгаль дэлхийгээ дээдэлдэг тэнгэр шүтэнтэй Монгол үндэстэн тусгаар Монгол улсын иргэн гэдгээрээ бахархаж ирсэн. Аян замдаа таарсан хүмүүст эх орныхоо түүх, соёл, өв уламжлалыг омог бардам ярьж монголоороо бахархдаг байлаа. Монгол улс тусгаар тогтносон улс гэдэг үнэхээр тийм гэж үү? Би даасан гадаад бодлого явуулдаг. Та үүнд итгэж байна уу? Хэд хоногийн өмнө тийм гэж хүнтэй танилцаад түүнтэй ярилцсан сэдэв намайг олон зүйлд эргэлзэхэд хүргэлээ. Баруун өмнөд Африкийн бүгд найрамдах Конго улсын Конкоти дархан цаазд газарт WCS гэдэг зэрлэг амьтдыг хамгаалдаг Америкийн төрийн бус байгууллага байна. Тэнд ажилладаг тим Хийлдэ гэдэг Англи, Бельгийн сайн дурын ажилчдтай танилцаад Сэцэн мэргэн хувлаа хаан хүмүүн төрлөختөн түүхэндх анхны дархан цаазд газрыг байгуулах зарлиг буулгаж байсан гэдэг хэмээн өөрийнхөө түүх өв соёлоо гайхуулав. Гэтэл тим надад хандан чи Монгол хүн юм уу? Танаа засгийн газар олон улсын халин магнуурын комисс дэлсээд халин магнахыг дэмжсэн санал өгсөн шít. Сонссноо хэмээн зэмлэнгөө асуулаа. Би гайхан та яаж мэдж байгаа юм? Манайх далаад гарцгүй штэ гэтэл. Би тэр хуралд байнга суудаг юм. Далаад гарцгүй танаа улс халин магнуурын комисс дэлсээд халин магнахыг дэмжсэн санал өгч байгаль дэлхийд муу үр дагавартай шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэв. Монгол улс яхаараа халин магнуурыг дэмждэг вүлээ? Бид далаад гарцгүй халин байтугай загсны махагч тэр бүр иддэггүй соёл иргэншил шүү дээ гэсэн бодол тэр өдрөөс хойш толгооноос огт гардаггүй. Монгол улс нь олон улсын тавцан дээр өөрийн байр суурьгүй улс гэсэн нэртэй болсныг тимийн ярианаас би ойлгосон. Өмнө нь мэдээгүй, магадгүй энэ тэмдэглэлийг уншиж буй олон хүн ч сонсоогүй байж болох тийм ноцтой асуудлыг гадны хүнээс анх сонсоод үнэхээр ичлээ. Эрх мэдлтнүүдийн юу хийж байгааг мэдлгүй явсан бол таач бас надтай адил ичих хэрэгтэй. Халин магнуурын комисс нь жил бүр хуралдаж хэдийн хэмжээний халин магнах, хэрхэн хамгаалах талаар санал хураадаг юм байна. Гишүүний татвараа төлсөн улсууд санал хураалтад оролцож шийдвэр гаргах хэрэгтэй байдаг аж. Гадны нэгэн ярилцлагад Монгол улсын албан тушаалтан халин магнахыг Монголын ард түмэн сайшиж байна гэж бидний өмнөөс ярилцлага өгсөн байхыг сая уншлаа. Монгол улс халин магнахад ямар хамаатай юм бэ? Хэрв бид тус байгууллагын үйл ажиллагаанд оролцох шаардлагатай бол халин магнахыг бус харин байгаль дэлхийг хамгаалах байр суурийг тууштай дэмжих ёстой биш гэж үү? Тэнгэр шүтэнтэй монголчууд бид хязгааргүй далаад эрх чөлөөтэй сэлэх байгаль эхийн гайхамшигт бүтээл болсон халимыг хайрлан хамгаалах үүрэгтэй шүү дээ. Дэлхий дээр цөөн үлдсэн хорвоо ертөнцийн хамгийн том, хамгийн гайхамшигтай амьтдын нэгийг устгах шийдвэрт гарын үсэг зурсан тэр албан тушаалтан гол нуурын ус руу хог, цус, сүү өрөхийг цээрлэж зөрчсөн хүнийг цаазлах хууль гаргаж байсан агуу эзэн хааны Монгол үндэстнээ төлөөж буугаа мэдж байгаа болов уу? Халин магнахан зүйтэй гэсэн байр суурийг дэмжсэн хүмүүсийн нэрийг нь мэдэх юмсан. Үндснийхээ итгэл бишрэл, өв уламжлал, бие даасан гадаад бодлогыг худалдаж буй тэдний нэрийг эцэг эх, эмээ өвөө, өвөгдөөс эх орныхоо нэрийг барж улсынхаа нэр үндийг худалдсан хүмүүс хэмээн сургамж болгон Монголынхаа түүхэнд үлдээгсэн. Манай албан тушаалтнууд энэ гайхамшигтай амьтны талаар юу мэддэг болоод устдахыг зөвшөөрсөн болоо. Халин бол загас биш. Жилдээ 150 мянган гаруй километрийг хязгааргүй далай тэнгисээр туулан дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг хүчил төрөгчөөр амьсгалдаг сүүн тижээлтэн амьтан. Жилд ганцхан зулцаг төрүүлж түүнийгээ олон сар жилээр асран хамгаалдаг болохоор нэг халмыг устгах нь далайн ирээдүйд нэгэн үеийг үгүй хийхтэй адил юм. Монголчууд бид ирээдүйд дэлхийгээр улам чөлөөтэй аялдаг болно. Тэр үед далайгаар аялж байхдаа энэ бол халим гэж хүүхдүүддээ үзүүлэх амьтан үлдэхгүй бол яах вэ гэсэн бодол намайг маш их түгшээх боллоо. Гайхамшигар дүүрэн цэнхэр дэлхийн маань бүхэлдээ бидэнд хэрэгтэй шүү дээ. Зарим албан тушаалтнууд ард түмний анхаарлыг өөр зүйл рүү хандуулж байгаад улсынхаа эрх ашиг нэр хүндийг мөнгөөр худалдаад байгаа юм биш биз? Магадгүй үүнийхээ төлөө үнэтэй машин, тансаг байшинтай болсон ч байж мэднэ. Харин дэлхийн нийтээр хамгаалахыг хичээж буй энэ амьтныг устгах шийдвэрийг дэмжснээс болж Монгол улсанд бие даасан бодлогогүй
бусдын эрх ашигт үйлчилдэг улс гэсэн ойлголтыг дэлхийд дахинд төрүүлжээ. Би гадаадын хэд хэдэн дархан цааст газраар аялж байхдаа DVD видео танилцуулгыг нь үн төлбөргүй хийж өгч монголчууд бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө чадах бүхнээ зориулдаг ард түмэн гэсэн сэтгэлдлийг тэдэнд үлдээсэн. Гэтэл өнөөгийн төр засгийн зарим үйл ажиллагаа нь үндснийхээ өв соёл үнэт зүйлсээс хөндөрч гадны ашиг сонирхолд үйлчлээд байна. Монгол улсын төр засгаас их орныхоо сүр сүлдийг бодоод олон улсын халин магнуурын коммунист баримтлах байр сууриа үндэсний эрх ашиг, байгаль хамгааллын үнэт зүйлтэйг нийцүүлнэ гэж шаардаж байна. Зарим хүнд халин бидэнд огт хамаагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ бол зөвхөн халимны тухай биш. Бидний төлөө ажиллах учиртай төр засаг маань Монгол улсын бие даасан байр суурийг хамгаалж байна уу? Эсвэл бусдын ашиг сонирхолд үйлчилж байна уу гэсэн асуудлыг хөндөж байгаа хэрэг юм. Хэдийгээр 2 сарын дараа манад улсын их хурлын сонгуул болох гэж байгаач дэлхийн байгаль орчны ирээдүйд нөлөөлөх олон улсын халин магнуурын комиссийн ээлжид хурал Чили улсад бас болох гэж байна. Манай улс уг хуралд оролцож дахин алдаа гаргах гэж байгаа тул халин магнахаа болиё гэдэг хөдөлгөөнийг өнөөдөр эхлүүлж монголчуудаасаа тусламж хүсэхээр шийдлээ. Залуучуудаа хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж монголчууд байгаль эхийнхэн төлөө нэгдмэл байр суурьтай ард түмэн гэдгийг дэлхийн нийтэд харуулах цаг иржээ. Тэмцээ, үгээ хэлье. Халин магнуурыг зогсооё. Би одоогоор их орондоо байхгүй ч найз нөхөд дэмжигчдийн тусламжтайгаар Монголын нэр үндийг сэргээж байгаль дэлхийгээ хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Миний энэ загтлыг өөрөө мэддэг хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний болон нийгмийн байгууллага, найз нөхдөд түгээж олон нийтэд хүргэж өгөхийг та бүхнээс хүсье. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дөрөв дэх засаглалын төлөөллөөс би нэг зүйлийг хүсэж байна. Монгол улс яагаад өөрийн үндэсний эрх ашиг сонирхолд үл нийцэх, байгаль хамгааллын эсрэг ажиллагаанд ийм байр суурь баримтлах болсон шалтгааныг олон нийтэд ил болгож өгнө. Энэ бодлогын цаана ямар ашиг сонирхол байна вэ? Хэрв та миний энэ уриалгыг дэмжиж байвал сэтгэгдэл дээр өөрийн овог нэрээ үлдээж Stop Whaling буюу халин магнахаа зогсоо гэж бичиж дэмжээрэй. Би энэ загтлаа дэлхийн байгаль хамгаалах олон улсын байгууллагуудад мөн илгээлээ. Монголын хэсэг бүлэг албан тушаалтнууд гадны даалгавраар хүмүүн төрлөختөн байгаль эхийн эсрэг гэмт хэрэгт оролцож байгааг эсэргүүцэж дор хаяж 10,000 хүний дуу хоолойг нэгтгэнэ гэж би итгэж байна.